Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдэд төлхөө ажилдаг. За надад болохоор 0-аас 16 насны хүүхдүүд ер нь бол тархины саажилттай, за тэгээд тархины усчлттай, тий унал таталтай, за аутизм даунтай ер нь бүх төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол хөдөлгөөн үзэлд хамрагддаг. Зөвхөн нөгөө нэг мэрэгчлэтнэрээ ингээл нөгөө нэг мэрэгчлэлт нь хийгээд байгаа ш. Мэрэгчлэлтнийхаа хийж байгаа дасгалуудыг одоо гэртээ нэг бүгдийг нь хийдэг юм аа гэхэд нэг хоёрыг нь бол тогтмол хийж бишүүлэх хэрэгтэй. Ер нь бол гэрээ нөхцөлд ихтэй саажилтаа хүүхдийг зөв суулгаж, зөв хөвтүүлж, тийм дадлыг нь гэртээ сайн эзэмшүүлэх юм бол нөгөө нэг хоёр дахь хүндрэлүүдээс өрчлөн сэргийж ядаж л нуруу нь мөрөхгүй тий хүлэн ингэж тавхаан унчихгүй зэрэг тийм эрсдлүүдээс сэргийлэх даваа талтай. Манайх ч нөгөө усын эмчилгээтэйгээ хавсраад би нөгөө хөдөлгөөнцлөө хийдэг. Тэгэхээр нөгөө бас үр дүн бол ер нь харцангуй сан. Гэтэ нөгөө тухайн хүүхдийнхаа бэрхшээл онцлогоос хамаарат гарах үр дүн бол харилцан адилгүй өөр өөр байна. Зарим хүүхдүүд бол хөнгөн хэлбэрийн саажилттай хүүхдүүд бол тэр нэг сар мар хөдөлгөөнцөл тасралтгүй байх юм бол хөөрхөн ахад тэр доороо гарна одоо жишээ нь гарын тулахгүй байвал тулдаг болдог ч гэдэг юм уу тий зүгээр том одоо нэг суух одоо алхах молхох энэ гэдэг чинь айгүй том үйлүүд тэднийг одоо хийхэд тэднийг одоо хийж сурахад бол нэг их хугацаа бол шаардна гэсэн. Ер нь бол дасгалаа таслахгүй олон дахин давтамжтай явж иж үр дүн гарах нь хурдан байна л гэсэн. За өнөөдөр манай хүүхд хөдөлгөөнцөлтэй орсон юм чинь ингээд юусаа хайж болохгүй тухайн мэрэгчлэлний заа зөөлсөн бүхнийг гэртээ байнгын хугацаанд тогтмол тасралтгүйгээр ингэж хийжээж тухайн хүүхд маань ахиц гардаг, сайжрал гардаг тийм эмчилгээ. Тэгээ урт хугацаанд хийгдчихэж үр дүнд хүрдэг. Тийм болохоор эцэг эхчүүд маань ингээд тууштай байх хэрэгтэй.